ертөнцийн эзэн болон түүний томилсон эзэн хаан. Их эзэнт байна хандан мөнхийн эзэн хэлэхдээ хүссэн дайснуудыг чинь үлмийн чинь гişгүүр болгож өгөх. Тэр үеийг хүртэл чи миний баруун гарын хүндэт судалд суусгай гэжээ. Агуу хүчит хаан тагигтай мөнхийн эзэн Сион уулнаасаа залан чиглүүлэх болно. Иргэн тойронд нь буй хүссэн дайснуудаа та өөрөө захирах болно. Үе түмэн дайчин ирсээ дагуулсаар ирэхэд тань ард түмэн тань сайн дураар туслахаа илэрхийлнэ. Идэр залуу ирчүүд нь уул нуруудын дээр буух өглөөний шүүдэр мэт. Үе олноороо таны зөв цуглан ирэх болно. Мөнхийн эзэн энэ үгсийг андгаалan хэлсэн бөгөөд бодол санаагаа тэр хизээч өөрчлөхгүй. Чи бол Мелхизедекийн адилаар миний ажлыг үрд гүйцэтгэх ариун тушаалтан юм гэсэн мэлээ. Бүхний захирагч их эзэн баруун гартан байна. Уур хилэнгээ харуулах өдрөө тэр хаад ноёдыг бут цохино. Улс үндэстнүүдэд тэр шийтгэл үзүүлээд бүхтэл хүүрээр газар нутгийг нь дүүргэнэ. Өргөн удам дэлхий дээрх улс үндэстнүүдийн эзэн хаан удирдагч захирагч нарыг тэр бут нэргэх болно. Эзэн хаан манд хулалдаанд гарахтаа аян замд нь уурсч буй голын уснаас ууж хүч чадлаас хэлбээд хатаад дайснаа ялан дийлснээ харуулan тэргүүнээ өндөрт өргөнө. Мөнхийн эзэн зориулсан Магдалины дуу. Мөнхийн эзнийг магтан дээдлээ. Үнэн шудрах хүмүүсийн өмнө буюу түүнийг хүндэтгэхээр хуран цугласан олонний өмнө би мөнхийн эзэнд үнэн зүрхний угаас талархаж байгаагаа илэрхийлэх болно. Мөнхийн эзний үйл хэрэг агуу их болоо. Үүнд дуртай хүн бүр ойлгохыг ирмэлцдэг болоо. Түүний үйл хэрэг алдар хүнд нь сүр жавхлан төгс болоо. Үнэн шудрах ёс нь үрд мөнхийн хэрэг болоо. Өөрийнхөө бүтээсэн гайхамшгуудыг мөнхийн эзэн үргэлж сануулж байдаг. Мөнхийн эзэн бол инэрэнгүү сайхан агаад өршөөнгүй уужим сэтгэлтэй. Өөрөөс нь нэмэн хүндэлж явдаг хүнийг тэр идэх хоолоор хангаж өгдөг. Тогтоож өгсөн гэрээгээ тэр цаг ямагт сандаг. Харин үндэстнүүдийн газар нутгийг аваад тэр ард түмэндээ өгөхдөө үйл хэрэг нь хэр зэрэг агуу хүчрхэг болохыг өөрийнхөө хүмүүст харуулж өгсөн юм. Түүний хийсэн бүх нь найдвартай үнэнч бөгөөд төгс шудраг болоо. Тогтоосон хууль дүрм нь хөдөлшгүй бат болоо. Тэр бүх нь үеийн үед хүчин төгөлдөр байхаар тогтоогдсон бөгөөд түүнийг нь биелүүлсэн хүн найдвартай үнэнч чанарыг нь шулуун шудраг байдлыг нь харуулж байх болно. Ард түмэндээ тэр эрх чөлөө олгоод мөнхийн тушаал болгон гэрээ тогтоож өгсөн. Түүний алдар нэр нь ариун дархан бөгөөд аимшигтай сүрлэг болоо. Мөнхийн эзнээс имэж авах нь мэрэгэн ухааны эхлэл билээ. Түүний хуулийг дагсан бүхэн зөв ойлголт олдог билээ. Хүн төрлөختөн түүнийг үрд магтах нь зохистой.